Одоогийн байдлаар ингээ харахад 5 магадгүй 22 тоондоо бид нэг хүрэхгүй байж магадгүй шүү. Би энийг зориуд хэлж. Үүнээс шалтгаалаад төгрөгийн ханшны байдал одоо жишээ нь алдаад эхлвэл хариуцлагыг уул уурхайн хамтаа битгий яриарай. Төв банкуд өнөөдөр бодлогоо оруулж ирсэн. Үнэн байдлаа хэлсэн. Уул уурхайн яам бол бодлогоо оруулж ирсэн нийлүүлээд. Үнэн байдлаа хэлсэн. Дараа нь төгрөгийн ханш алдаад эхлвэл хариуцлагыг би энэ их хурлын гишүүдтэй ярина шүү. Өөрөөсөө одоо тэр хариуцлагаа бас давхар өөрөлдсээрээ. Нөхцөл байдал бол амаргүй байгаа шүү гэсэн. Тийм учраас энэ дээр бас нэг жоохон хуяа хатан байгаа шиг гэж би одоо ажлын хэсгээр хэлсэн, байнгын орон дээрч бас хэлсэн. Тэгээд одоо их хурлын гишүүд бол ажлын хэсгийн гишүүдэн дээр бол одоо өөрсдөө бодлого гаргаад тэгээд дээрээс нь 5% одоо татвар буюу өсөн нэмэгдэх нь байхгүйгээр одоо оруулж ирж байна.